Орхон аймагт болсон Эрдэнэт хүлэг морин спорт уяачдын холбооны ирээдүйн хурд 2026 уралдаанд газраас ирсэн шанц төлгүүд хурдлаа. Хязгаалал насанд 40 гаруй үрээ бүртгүүлж гарааны 6-аас хөдөлсөн. Түрүү магнад Батмөнхийн хээр үрээ хурдалсан бол амун үзүү болон айргийн 4-5-д нэг уяач нэг галын хурдан хүлгүүд тавхилаа. Харин айргийн 3-т Мэнд сайхны халдсан үрээ хурдалсан байна. Одоо үзэгч та бүхэнд төрүүлж айрагдсан мордын уяач нарын сэтгэлдлийг хүргэе. Орхон аймгийнхаа ирээдүйн хурд уралдаанд одоо одтой сайхан наадаж 2 үрээ айрагдчих үү? 3 урт. Алаг үрээ 3 үрээнийхээ удам мөчлөг сайхан яриад амжилтуудыг. Энэ амуу зүцэн алаг үрээ манай баасан дорж гээд ах өөрөх нь унгаа. Баян бэлгийн алаг. Тий, баасан доржийн баян бэлэг өвдөх нэг дээр. Өөрөх нь назаргны төл. 4-5-аар орсоо 2 үрээ манай булгаан бугц юм. Улсын алдартай хариуцрын мэгүр дөрж хавнага өөрөх нь хүүхдийнх нь шинэ эрдэнэ манай найз өөр. За. Алаг үрээ даагандаа ирээдүйн урдаас төрүүлж ирсэн. Тэгээ нодлон өнжөөгөө энэ жил хийж байгаа. Тэр хүрэн нь болохоор аймагтаа зургаалцсан гэсэн. Энэ ерөөсөө давхгүй жодоол давчих. Хэр халдсан үрээнийхээ удам мөчлөг та яриад байгаа чинь. Хэр халдсан үрээ болохоор Булган аймгийн хотог өндөр сүмээ аймгийн алдарт уяач мөгд нэг төвчийн мөгдлөрөөс найзын маань унгаад доо. Нодон болохоор нэг хязгаалалтаа сүдлүүрээ алдартлын байр зургаалсан. Тий. Тэгээд уралдаг өөр уралдаг байна. Би Орхон аймгийн Баян өндөр сүмээ яриад аймгийн алдартай Жамин сүрэнгийн шинэ эрдэнэ. Тэр дүрэнийхээ удмыг сайхан яриад. Энэ манай өөрийн унгаа азгаас арабазаас гарсан. Тий. Энэ хээр бүр хоёлоо манай унгаад доо. Харивчрын мэг мөрдөрж алдартай унгаад доо. Тий, бүгдээр манай адмаа Монгол Улсын алдартай харивчрын мэг мөрдөрж гэдэг юм байна. Тэдний л одоо адам сүргийн л унгаад доо гэсэн. За хоржилоо. За хөдлөөрэ хурдан шидэн насны мар гарааныхаа зурхаагаас эргэлээ үзэгчтэй. Ирээдүйн хурд 2026 уралдааны хурдан шүтлэнгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумын залуу уяач Ангуудагийн хээр үрээ төрүүлж Бат гишгийн зээр дүрээ амун үзүүллээ. Айргийн 3-т Булган аймгийн Хотог өндөр сумын уяач Дугар сүрэнгийн хээр үрээ хурдалсан бол айргийн 4-т Сэргэлэнгийн хурдан зээр дүрээ, айргийн 5-д Сумья Вэсийн хурдан зээр дүрээ хурдаллаа. За урд өмнө яаж уралдсан үрээ вэ? За энэ өнгөрсөн жил дааг 4 орсон юм аа. Тэгээ Баяхтын 100 жилд 3-аар ороод тэгээ сумныхаа нэг жижиг баг сагнаадад нэг 2-3-д орсон. Түрүүнд одоо хязгаалан дээр болсон алаг үрээ бас авах урлаа тийм ээ. Удам мөкшөл хаана хаддаг вэ? Батмөнхийнхаа өөрийнх нь унгаад. За даагандаа уралдаж юу? Энэ нодлон бухтад төрүүлсэн. За. Тэгээд жижиг шажиг нааданд нилээд орсон. Энэ манай дөө уяач Дугар сүрэнгийн нэр төр орсон. За Дугар сүрэнгээр хэдэд орчив? 3 урлаа. За. Удам мөкшөл хаана хаддаг вэ? Өнгөрсөн жил яаж уралдав? Өнгөрсөн жил Баатар бандаа төрүүлсэн. Тэгээд энэ удам нь ээж нь болохоор манай Хотог өндөр сумын Хонгороогийн Балдрагийн амар санаа гэдэг найз юм аа. Боргоны төл. Эцэг нь болохоор нөгөө Тариалангийн сод үлэг тэр Хийн сод үлэг. Тий. Кристаллын төл. За амжилт. За алзуурын маань сайхан явж харагдлаа. Оржийн сэргэлэнгийн алз үрээ. Тий. Өнөөдөр одоо сайхан өнгөлж яваад үзүүр дээр одоо жаахан дариулаад харагдчихлаа тийм ээ. Тэглээ. Хоёр талынх нь удам мөчлөг сайхан ярьж байна. Энэ миний өөрийн англи азрах хамархаа тий азрах төл. Халтар халдсантай хамаарах уу? Хамаарахгүй. Тий. Ихтэл нь манаас онгонгүй. Энэ өнгөрсөн жил яаж уралжсэн вэ? Энэ улсад 24 орсон. Тэгээ нэг сумын наадамд харигдсан. Орхон аймгийн алдарцуудаа нэг 8-д тавьчихсан. Орхон аймгийн Эрдэнэт хүлэг морин спорт уяачдын холбооны хувьд улсын шилдгийн шилдэг холбоогоор нэрлэгдсэн. Өнгөрсөн жил энэ холбооны уяач Бат Эрдэнийн ерөөл халзан азрах улсын наадамд амун үзүүдэн өндөр амжилтыг үзүүлээд байгаа юм а. Ирээдүйн хурд уралдаан зохион байгуулалт сайтай хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр ханган зохион байгуулагдлаа.